Өнөөдөр хэдүүлээ column sparkline буюу энэ N баганд харагдаж байгаа одоо уртлын утгуудаас хамаарсан ийм багнан графуудыг хэрхэн одоо мөрийн дагуу хийх боломжтойг өнөөдөр үздэцгээе. Тэхийн тулд эхлээд хэдүүлээ энд sparkline байгуулах байгаа утгуудаа бүгдийг сонгож авлаа. За одоо дэлгэцэнд харагдаж байгаа shortcut-ыг оруулна. За тэгэхээр ийм цонх гараад ирж байгаа. Энэ дээр location range гэдэг дээр sparkline хаана байгуулах байгаа юм бэ гэдгийг оруулж өгнө. За энэ утгуудынхаа ардлын N баганд байгуулах байгаа учраас за сонгож өглөө. Окей дарлаа. За та бүхэн харж байгаах шууд одоо энэ урталт харагдаж байгаа гүйцэтгэлийн хувьас хамаарат одоо sparkline юм гаргаад ирж байна. Эндээс бид нэр за ер нь ямар трендтэй байгаа юм бэ? Гүйцэтгэл маань одоо хэр одоо өөрчлөлтөөр одоо ингэж хоорондоо савлж байгаа юм бэ гэдэг мэдээллийг илүү хялбараар харах боломжтой байх нэ. За ингээд бид нэр column sparkline байгуулж сурлаа.